Чарлэг дэнслүүлгүй. Тийм. Тэгээд оюу мэдлэг сүнсний чадамж олон зүйлийг дэнслүүлээд нэг л юмыг мэдвэ. Нүгэл их үйлдсэн байсан ч нүглийн нэхэл байхгүй. Бүгд өгчин гэсэн учраас хохирогчоо нэхэх хохирол байхгүй болсон гэсэн үг. Ухахна. Амьдын ертөнцийн холбоо тасарчсан учраас эргэх холбооны төлөөсгүй. Ухахна. Тарим бяцхан хомоолын цогоос өөр ямар ч амьдын ертөнцтэй алгын дэлхийтэй итүүгэн ижийтэй холбох сүлбэ байхгүй учраас юу үйлдсэн нүгэлтэн байх нь хамаагүй болж ангасан юм аа. Одоо болж байж байна. Байгаль дэлхийд ээлтэй амьдарчин гэсэн. Тиймээс нөгөө нэг нэхэл одоо луусын нэхэлтэй савдгийн нэхэл байхгүй. Хийх ёстой. Тайлга тахлагч байхгүй. Төхөөрч байна. Тэд надтай холбоо тогтоохгүй болохоор Бээжин хүмүүний нүгэл дотор л амьдарч байгаа юм. Нохож байна уу? Гэтэл тийм үү? Нэхэх бүх хүнээ өөрөө алчин гэсэн. Цэвэрх. Тэгэхээр нөгөө амьдын холболтон дээр ах уу гэрмэн атаатан дайсан маань байхгүй учраас холболтгүй. Хохож байна уу? Амьдын ертөнцийн нэхэл гэдэг чинь айхавдар зүйлээ. Миний хооноос өш нэхэл дагуулах гагцаач хүмүүн байхгүй гэсэн үг. Чабэ чамд нэгэн жишээ хэлэх үү? Хэлээвид. Яагав? Танта замбод хүмүүнийг алчин гсаа. Алаад нь нуучин гсаа. Тэгээд баригцаа. Гэр бүл нараас нь амийг нэгсээ. Амиа хорлсоо. Энэс нь маш их нэхэлтэй учраас тэр тамдан тэрчлээд байна гэд. Тэгэхээр ямар ч өргүүгээр өнтөө дамбаас хайлах нь зүй байх нь тийм. Тэгээд яах вэ? Намайг дурсах ганц амраг үлдсэн. Тийм үү? Тэр нь хүртэл зэв цайд хайчин гэсэн. Эмэл гаслантай харанхуйд там мэтэн дэн сайн дээр эрж байгаа юм да. Шууд л дэн сайн тамлал мэт. Гэхдээ тийм нэг хоосон утгагүй амьдарчин гэсэн. Дүүрэггүй явдал тайдаг. Тэгээд хоёрын ухаана эрлэгтэн дэнслүүллээ. Тэгээд сүнсэн чадамж чинь
Овоо хэмтэй юм байна. Сүрх хүч алдар гавьяач нь түүхэндээ бас олигтой л юм байна. Эргэх холбоо чамд гарсангүй. Хүн болж төрөхгүй. Чи эрлэг болох уу л гэж асууж байна. Юу боли чадахгүй. Аллах хийж амьдэрсэн. Хариудахж устгаад. Хүний нутагт нь төрүүлнэ. Хүний амьдралыг бүр ихнээс нь шанган орхооноос нь шавжин дэврэлтнөөс нь нэхлүүлнэ. Хамаагүй өөр юм болгоо л гэсэн. Юу ч болсон яг эрлэг л болохгүй гэсэн. Тийм дордчоогүй чиний хэмчин нэхлийн зүйчлэл байхгүй байлаа гэд хэмийн бүрдэл чин дүүрчинсэн учраас онгод болж чадахгүй ч гэлээд. Олиггүй дөрвөн твдээ ирээл гэж байна. Дөрвөн төв байгаа мó? Дөрвөн твийн сонголт байгаа мó манд гэдэг. За эрлэг бол болохгүй. Луса ормоста тайран айлн ч болж болох юм уу гэсэн ч тийм ээ л гэж байна. Яагаад гэвэл хүн болж төрөхгүй. Болъё гэвэл би өөрөө хүслээр шийдэж бас болно. Хүн болж болно. Тайван учраас нь тайран болно гэж байхгүй юу? Юун тайран байл гэдэг байна. Яагаад гэвэл би энд дурсамж авч төрж болдог сүнс болох гээд байна. Өөрийн дурсамжаа сандаг сүнстэй хүмүүн болж төрөхийг хэлээд байна. Хүүхэд байж тийм үү? Хүний хэвлээд нь хүн болчоод агаач уу гэж төрнө гэсэн үг шүү дээ. Ухаж байна уу ташуураа? Яагаад вэ? Ахаад л нөгөө би мэдээд байсан гэдэг дээр төрнө гэсэн үг шүү дээ. Тэрэн болно мэдтэй. Хүнээс төрсөн тэрэн болно мэдтэй тэр чинь. Эцэг ихтэй болсон ч гэсэн. Тийм үү? Ампайцгийн хүүхтэй санана. Өмнө нь одоо төрж байсан арх чамэргийн эцгээ санана. Манай дурсамжийг устгахгүйгээр хүн болох эрхийг өгөх гээд байна. Наа чин дахиад. Одоо тэгээ тийм амтны чинь тэрэн гэхгүй юу гэх юм. Муу санаатай, муухай явдалтай дахиад нэг хүний тавилан. Бэчин энийг тийм үү? Дөнгөж туулаж дуусгаж байна шүү дээ. Дахиад тэгж төрнө. Энийг би чинь тэрэн төрөл гэж байна. Ойлгож байна уу? Сүнс тэрэн сүнс бишээ. Сүнс болж хүний хэм хулгаалахгүй. Ахаад эцэг ихийн зовлон болж төрөх гээд байна. Ухах нөө ташуураа. Тэн. Эшхэ сонгоц. Яагаад гэвэл хэмн хангалттай байна. Бодол оюуныг чинь устгахгүйгээр дахиад төрж болно. Дуртай газраа төрөөрэй л гэж байхгүй юу? Ойлгож байна уу? Харин онгод болох нь хариутай. Яагаад гэвэл удамгүй. Удамгүй бол онгод болж чадахгүй. Тэнгэрийн онгод
Ургийн холбоо тасарчин гэсэн. Хүүхэд тавидтай л гэдэг байна. Ургийн холбоо тасарчин гэсэн. Яа нөгөө намайг нь урагтайгаа холбож байсан. Ганц хүүхэн чинь хомоол уугуулаад хайчихсан. Өөрөөр хэлбэл манайг хүндэтгэлтэйгээр ухтаж авахгүй гэсэн үг. Удамдаа буулгахгүй гэсэн үг. Урагтаа тийм үү? Онгодлохгүй гэж байна. Ойлгож байна уу? Тэгээд яах вэ? Бэж ингээд л гомдоод байгаа байхгүй юу? Сэтгэл гэдэг чинь үхсэн ч байж л байдгийн хувьд би тэгээд одоо туулаагийнхаа үр хүүхэдтэр тийм өвгөн байна гэд бууж чадахгүй гэсэн үг шүү дээ. Ээж нь одоогоор зөвшөөрөөгүй байгаа. Эргэх хорвоо өөрчлөгдөхийг хүлээнэ л гэсэн үг. Ухах нь. Тэгээд тайчуудын онгодуудаа дагуулангууд болох уу гэд бодоод үзсэн чинь бэж нөгөө муу нэртэй байгаа юм чинь бас жаахан өөрөөсөө өмнө үхсэн ах мах таав мав ээжээс айгаад байгаа байхгүй юу? Тайчуудад мас үүдэх чинь гэсэн ургаа мөхөөж гэсэн. Тэгэхээр одоо тэдэн лүүл очихгүй хичээж байгаа юм. Нохомжтой юу? Тэгээд л тунгаалаа. Хурмст болж нь хийсгүү. Лус болж урсгуу. Энэ хоёр сонголтоо л надад шигдэж үлдээд байгаа. Би дахиж хүн болж төрөхгүй. Товг. Эрлэгч болохгүй. Дахиж тэгж үхэл хагцалтай зууралдмааргүй. Хурмст болж хийсгүү. Лус болж урсгуу. Энэ хоёрын аль нэг нь л болёо гэж хэллээ. Нөгөө эрлэгтэй. Тэгсэн чойр шийдээд ганцыг нь гаргаал гэж. Тэгэхээр тэгээд салхи болоод хүн арагдах нь нэх тийм ачтай тустай үйл шиг санагдаагүй л дээ. Лусн нараа буян тайм ундраг ус шиг сүүн цагаан зүйл юу байх вэ? Зөндөө нүүл хийчихсэн юм чинь. Жаахан буян таймдрийгээд лусын онгод болёо л гэж өнөөдрийг хүрсэн түүхтэй дээ. Ухамжтай юу? Тэгээд яах вэ? Энэ атангахын хүсэлтээр энэ хөхөө нуруутыг чинь босголцоод өгийгээд таахны дээр утмаас өвтөөс шалтгаалах лусын барайг чинь тавиулж өгөөд. Тэгээд ухснээс хойш 49 хоногийн дараа лусад морилсоо. Лусын онгод болвоо. Ус ундрахыг нь хариуцаж ундрахын орон зайд нь амийг тэтгээд л
Лусын онгод болсон. За би чам сайлчин болсон л гэж хэлье да. Тэгтэг хийгээ. Эсвэл ээж болсон гэж хэлье да. Ойлгож байна уу? Тэгтэг хийгээл шин. Орон зайд амьдралыг тэгтэг хийгээл хийн. Лус гэдэгч. Усаар дамжуулан, эрчмийг дамжуулан тэгтэг хийн. Нохож байна уу? Гэхдээ одоо зөндөө нүгэлт амьдарчихсан юм чинь. Юу нэ? Эрчим түгээ хийгээл хийдэг юм уу гэнэ. Гэхдээ анхны одоо эхний албал тийм байсан байхгүй юу? Нэг одоо шанд булаг шанд бараадаад манаач болцсон гэсэн үг. Ялаа байсан ч уугаарай, шууд байсан ч өндөөлөөрэй, буг байсан ч уугаарай. Би чиний төлөө энэ усыг энэ газраас нь эрчмээр нь усыг нь ундаргаж өгье гэдэл. Газрын гүнээс нь газрын гадраг руу сайлчин хийж байгаа байхгүй юу? Охоо. Энэ хэмийн судал нь алдагдах юм бол тэр булагч нь тэр шанд чинь татахчих нь татраахгүй тулдаа би гэдэг сүнс чинь танд газрын гүнээс газрын гадраг руу сайлчин хийж усыг нь татна. Эмэл ажил шүү дээ. Эрчмийн хувьд тийм зохион байгуулалттай. Харин хэмээ тийм үү дадчаар тэрийг нь орхиод явсан чиг тэнд нь манаж сагсан чиг ерөнхийдөө нөгөө нэг одоо зүй ёсоор нь суралцаж байгаа хэмийн сургалтын үе шүү дээ. Тийм болохоор нь одоо хэмээ тэнцвэр сурах гээд байнгын тэр одоо ундрах хэмэн дээр очих гээд тэг 10-аад жилийг сайлчин хийж сурсан. Юу нүх тийм удаа нүг. Тийм ээ. Ингээд банк доктортой хэм үүсгээд сурч ингэсэн учраас одоо тэр хаваараа хөлхөлдөж болно. Яах вэ? Савдаг мавдаг тагаа сайхан тийм хүмүүсийн өргөсөн өргөл мөргөлдөр дахил идэн дээр царгад уугаад овоо дахил дээр ирсэн элэг гуулаач нараар наадаа тоглоод сууж болж байгаа юм. Ерөнхийдөө лус савдаг гэдэг чинь орон зайн хэмээл тогтоож юм бол үлдснээрээ үүрэггүй шахуу. Одоо төрлийн үүрэггүй төрлийн нэг амралтын алба байхгүй юу? Хүн ирээд л шатаачихгүй бол хүрэл ирээд л зодчихгүй бол бусдаараа тайван зүйл шүү дээ. Амтд чинь тийм үү? Ямар сайхан дүрм журмаараа гэж сана. Хүн л төвхтэй байхгүй юу? Яах вэ? Намбгаа цөөгөөд явж л байдаг. Тогтуун газрын сайхан шандын эзэн болсон. Бойчин аршангээл хүндэтгээл ахвайл хэдэн зуун жилээр тэрэн шандыг минь дээдэлчин гэсэн.
Тэгээд яах вэ? Энэ дээр би чинь өргөл дээр гэдэл хүний амьдралыг хажуунаас нь ширтээдэл. Тэгэл ер нь амарлангүй. Тэгээд итүүгэн иши хэмиг судлаад л эрч хэмийн зүй тогтол дээр та бүрдлийн анхдагч дээр гэсэн үг. Мэдлэгээ тэлж ер нь бол хүмүүний мэдлэгийг биш хэмийн мэдлэгийг тэлээд сууж байгаа юм шүү дээ. Лусаа болоод бэхэ зүйлийг сурсаа. Яавал ундрах юм. Яавал ундраган зогсох юм. Ус нь яаж бий болох юм? Усаа яаж цэвэршүүлэх юм? Байгаль зүй тогтол чинь бүхнийг тэтгэхийн тулд ямар суурьтад дэлгэрч байдгийг. Энийг хүн ойлгоход хэцүү л дээ. Гэхдээ яах вэ? Сууран шүү дээ. Энэ сүнсний төрлийн хөдөлмөрийг, сүнсний хийдэг ажлыг бич тэгээд нэг их ялтай болоод ч биш дээ. Сонголт учраас, сонголтоор болоос болсон учраас яраг хатуу газар одоо шалбааг дээр лус болоогүй дайл баярлдаг юм. Эмээсэл харал ус байхгүй юу? Ухах нь. Гүнээсээ тийм үү? Ундраг руу оруулдаг учраас тэтгэгчийн лус гэдэг. Гүний ус чинь одоо харал ус гэдэг байгаа бид. Тэмэн учраас энэ гүний ус уудгал болвол бүх хүмүүний төрлөсөн жадхыг нь тайлж чадаад байгаа юм. Нөлөөлж дийлээд байгаа юм. Бас жатгалж чадаад байгаа юм. Нохох нөө ташуураа. Тэгээд 10 жил болж байж тэр шандыг байнгын хэмнэлтэй одоо ундраад сурцсан гэсэн үг. Өөрөө хэмээр байнга тэтгэх бус одоо тогтомжийнх жамыг нь олчихсан гэсэн үг. Тэрнээс хойш чөлөөтэй сүнс байхгүй юу? Тэгээд нэг ундраад сурчаад тогтоочоод 12 жилийн дараа туулаа дээр очсон. Яах вэ? Над руу хомоол өгүүлдэг чихэн байгаад сүрдүүлгээд. Гэхдээ юм хөвчрөөгүй. Санчинда нэг багаан цагаан үстэй. Тэвэрвэл бас сайхан бүсгүй байгаад байхамаа. Тэрчлэн бас имээ гэж дуулахааргүй. Өөр хүүхдүүд минь өтөлцгөөгүй яваа шүү. Туулаагаас төрсөн ууган минь дөнгөж салтаанд нь үссэн дүүрээд сайхан охины мөрөөсөл болчихсон хэлбэр дээр тэр амьдрал үргэлж илжил байгаа юм да. Тэгээд л туулаа дээр очиод юу байна да хөө манига бодоод ганц нэг зол өрөхгүй юм уу гэж зөөдлүүлвэ. Тэгсэн чи цэвдав гэдэл сэрсэн хоймор лугаа харсан. Нэг нөлмөс асгаж байна. Бас надад хайртай л байж дээ. Халам сэтгэл нь байж дээ. Тэгснэ
залхуураад унтаад өглөө нөгөөдөг чинь. Тэгэхээр дахиад зүүдлэгдэнэ. Хонгор минь өршөөгөөдөө ганц зулаас авахгүй юм уу гэдэг. Тагснэ. Над руу нөгөө ялуу цалуу гэж хардаг шиг. Гэрээ нэг тойруулж сэхэлцснэ. Буцаад унтаад өгчөн шүү. Дахиад зүүдлэгдэн шүү дээ. Төнөөд байгаа мó да хонгорхон. Өгчихсэн ч гэсэндэ чамаага үрдтэй санаад л эргэлдээд байна шүү дээ гэсэн чи. Төргөж сэрснэ. Гал руугаа давс шидээд тэрэн болцсон байна штэ гэж. Тав гэж сэрсэн юм да тэр.